Сайн байцгаана уу? Precious Skin нэмлийн арьс харшлын эмч мөнгөнд хүрээнд харшлын ринит өвчин нь жилийн турш үргэлжлэх болон улирлын шин чанартай гэж хоёр хуваагддаг. Улирлын шин чанартай харшлын ринит болохоор мотлог ургамлынх, үерт ургамлынх, ховын ургамлынх гэсэн 3 том бүлэгт хуваагддаг. 4-5 дугаар сард мотлог ургамлын харшилтай хүмүүст харшлын ринитийн шинж тэмдэг илэрнэ. 6-7 сард үерт ургамал, 7 сарын дунд үеэс 9-р сарын дунд үе хүртэл ховын ургамлын харшилтай хүмүүст зовир шинж тэмдэг илэрнэ. Харшлын ринитийн үндсэн шинж тэмдгүүдэд найтаах, нус гоожих, хамар бит өрөх, нүд улаах, нүд захнах, нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хэрвээ танд эдгээр зовир шинж тэмдэг 4-р сараас 9-р сарын хооронд илэрч байвал та мэргэжлийн эмчид хандаад харшлыг онцлуулах, тэгээд эмчлүүлэх шаардлагатай байдаг. Хэрвээ танд ургамлын харшлын зовир илэрч байгаа бол гадуур явахдаа амны хаалт зүүж хэрэглэх, мөн үүрийн 4-10 цаг, оройн 17-оос 22 цаг, мөн бороо орсны дараа агаарт ургамлын тоос дэгддэг учраас гадуур явахгүй мөн хаалга цавхаа хаах хэрэгтэй. Ургамлын харшил дэгдсэн үед та хамраа өглөө оройдоо угааж байвал цохиромжтой, арц хүж мөн хурц үнэртэй ус, ариутгал цэвэрлэгээний бодис зэргээс зайлсхийх хэрэгтэй. Эмийн эмчилгээний хувьд олон улсын удирдамжинд заасан антигистамины бэлтгэлүүдийг эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.